Токсик харилцаа л гэдэг. Энэ нь яг ямар харилцааг хэлдэг вэ? Жишээнүүд төр хэдүүлээ авч үзье. Ажлын байран дээрх альва асуудлуудыг тайлбарладаг Сараас миний под эхлэж байна. За хин нэгэн хүнд чи зам тавьж өглөө гэж бодъё л доо. За тэгсэн чи тэр хүнийг мэдээж өгөхээр баярлаа гэж хэлэх хэрэгтэй. Буцаагаад чи зүгээрээ гэж хэлэх юм бол энэ ээлдэг. Юу ч хэлэхгүй цаашаага уцаах яваад гэх юм бол энэ токсик. Бас ялгаагүй хин нэг ажилтан ч юм уу нэг бол хин нэг ажлын хамтрагч ч өглөөний минь сайхан амарсан уу гэсэн чи юу ч хэлэхгүй яваад гэх юм бол токсик. Буцаагаад яг нь хариу хэлэх хэрэгтэй байх нэ. За яаралтай имэйл явуулах хэрэгтэй боллоо гэж бодъё л доо. За тэгсэн чи хүүе нөгөө имэйлээ яасан бэ? Чи мартцсан уу? Уймрээ юм бэ? Залуу хүн байж баба гэх юм бол токсик. Харин нөгөө имэйл чи надад үнэхээр яаралтай хэрэгтэй байна. Чи яг одоо сууж байгаа над руу явуулаад өгөөч гэх юм бол ээлдэг. За хийсэн ажил дээр нь засвар хийх хэрэгтэй болсон гэж бодъё л доо. За тэгээд нэг юма дандаа л хэлүүлж явах юм а тэнийг юм уу хайшаа юм бэ? Оюун ойлгодгүй юм уу? Мэдрэлчин зүгээрөө баба гэх юм бол токсик. Харин за нилээх алдаа байсан. Би засах гол зүйлүүд дээр нь одоо өөрийнхөө саналыг өгөөд тэгээд тэмдэглэгээнүүдийг хийгээ явуулсан. Чи маш анхааралтай сууж байгаад засаад над руу буцаагаад явуулаад өгөөрэй гэх юм бол ээлдэг. За бас л ялгаагүй те. Дандаа л хэлүүлж явах юм а. Би дандаа л цагаасаа хомсдолж явах юм а. Бүрэн юм хийчих болдоггүй юм уу? Гэд яг юун дээр алдаад байгааг нь хэлж өгөхгүйгээр байнга өглөөд ах юм бол токсик. Харин эсэргээрээ за баг зэрэг засвар бол байсан. Би засаад явуулсан. Санаа зовлтгүй. Би засаад явуулсан. Чи яг энэ хэсгүүдийн энэ дээр алдаад байна. Чи яг ингэчих юм бол алдахгүй байх боломжтой байна. Дараагийн удаа яг энэ дээр анхаарлаа 2 дахин их хандуулад хийгээрэй гэх юм бол энэ ээлдэг харилцаа байх нэ. За амралтын өдрүүдээр ингэ чат бичих хэрэгтэй боллоо л да. Тэгсэн чи мартахаасаа өмнө гэж чата биччихдэг удирдлага нь. Тэгээ яг үнэндээ бол энэ нь юу гэсэн үг вэ гэхээр амралтынхаа өдөр наад асуудалтай живээд, стресстэйд, бодоод, шаналаад тэгээд наадахтайгаа хамт амьдраад ирээрэй гэсэн үг. Тэгэхээр яах нь вэ? Энэ бол токсик. Тэгвэл та уцаа аваад нөт хэсгээ нээгээд тэрэн дээр тэр хүн лөө бичмээр байгаа зүйлүүдэд бүгдийг бичиж тэмдэглэчээд за тэгээд маргааш юм нөгөөдөр ажлын өдөр эхлэхээр нь тэр тэмдэглэсэн зүйлээ чатаар нь явуулвал энэ ээлдэг харилцааг. За яг ажилд харахаас 10 минутын өмнө те хүүе чи ажлаа дуусгаагүй ээжэж явах гээд байгаа юм ямар хариуцлагагүй юм бэ? Яацсан амтан байд юм баба гэх юм бол токсик. За харин эсэргээрээ за наадах чинь бол үнэхээр хэрэгтэй байгаамаа маргааш хэдүүлээ танилцуулахаас өөр ямар ч арга байхгүй. Тэгэхээр чи өнөөдөр суугаад илүү цагаар ажиллах боломжтой юу? Хэрвээ өнөөдөр боломжгүй бол маргааш өглөө чи эрт ирэх боломжтой юу? Ингэх юм бол ээлдэг харилцаа болно. Ингээд яг үндэ бол хідэн үгнүүдийн сонголтууд л энэ дээр байгаад байгаа. Туршаад үзээрэй. Өнөөдөр суралцаад маргааш туршицгаая. Сараас миний бод байлаа.